Дэлхийд ганцхан Монгол заяа наран тойрог далдрахгүй эзэн Чингисийн угсаа сар шгүй сайныг бэлэгдэх эцэг дээдсийн заншилтай сайхан бүхний гэрөөх инх мэндийн учралтай эргэм ахан дүүс өндөр цэвч та бүхэндээ 17 дугаар жарганы элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн 3-ны бэлэг цаг өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн маань сайхан шилжсгэж байна уу? Өөрийн сод байна манайхаа. Сайхан шимэлцгээж байна уу? Өвдгийг өндөр давж одоо сайхан хаварж иж байна уу? За баярлалаа. Энэ бэлэгт сайн өдөр Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын уугуул Жагварлын Лэгшидийн үр удмын Ахан дүүсийн амин хэлхээ 2025 хүндэтгэлийн золголт инхүү эхлэж байна. Ингээд энэхүү Ахан дүүсийн урилгыг хүлээн авч хүндэтгэн хүрэлцэн ирсэн эрхэм зочид эрхэм Ахан дүүс та бүхэндээ зохион байгуулагчдын өмнөөс гүн их хүндэтгэлээ илэрхийлж байгаа юм хүлээн авноо. Ингээд эрхэмсэг та бүгдийнхээ энэ сайхан баярыг хуваалцаж энэ сайхан золголтыг хөтлөн явуулах гэж байгаадаа миний би туйлаас их баяртай байна. Ингээд эрхэм сайхан Ахан дуудыгаа хүндэтгэн мэхин өсөж байгааг минь хүлээн авноо. За баярлалаа. Ингээд бид бүгд энэ гайхалтай сайхан золголт халуун дулаан энергийн дунд гайхалтай сайхан эхлэж байна. Ингээд өнөөдрийн энэ золголтыг маань албан ёсоор эхлүүлж өгүүлнэ хэмээн Лэгшидийн баг хүү гэрэл нэм таныг энэгүй тайзнаа хүндэтгэл дүүрэн өрн залж байна. Бүгдээрээ халуун удаад ажилтаараа угтан авцгаая. За тэгээ нэг ийм үг байгаа шүү манайха. Бороо орвол орсон шиг ороо. Адаа дэшвэл за бүгд хамтдаа ташин шиг таши. Өшөө чангарыг, өшөө хурдлыг. За тэгээ сайхан Монгол түмэн юм чинь бүгдээрээ хамтдаа сайхан энэ сайхан бэлэг сайхан өдрөө сайхан уухай хурайгүйгээр бас төсөөлөх аргагүй гэж бодож байна. Тэгээ бүгдээрээ сайхан хурайлж эрхэм сайхан ахыгаа алга ташаа угт авцгаая. Хурай! Сайн байцгаана уу? Та бүхэндээ сар шинийн мэндийг дэвшүүлье. За өнөөдөр бид 17 дугаар жарны элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн баяраа тэмдэглэхээр Лэгшид овгийнхан ураг төрлөөрөө хуран цуглаад байна. Өнөөдрийн энэ уулзалт маань манай ураг төрлийн сар шинийн золголт төдийгүй удмын маань үргэлжлэл болсон бидний өр хүүхэд аж цай 30-аараа уулзуулж нөхөрлүүлэх давхар зорилготой юм аа. Тийм болохоор та нар минь ахмадуудаа хүндэтгэн золгохын зэрэгцээ хоорондоо сайхан танилцаж эдгсэл дотн халуун дулаан яриа өрнүүлэн ойртон дотносхийг би бас хүсэж байна. Өнөөдрийн сар жилийн баярт оролцохоор ирсэн насан буурал цэцэн ах маань, эвшин сүрнэгч маань төр тогтох их нартаа урд насаж удаан жаргахыг хүсэж үнэт сургаалаа бидэнд олон жил хайрлаж явахын үлзийтэй ёроолыг бас дэвшүүлж байна. За ингээд сар шинийн уулзалт золголт маань албан ёсоор эхэлж байна. Энэ үйл ажиллагаа халуун дотн бидний сэтгэлд хизээж мартагдчихгүй бас нэгэн сайхан дурсамжийг үлдээн гэдэгт эргэцэхгүй байна. За та бүхэндээ эрүүлийн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ёроё. За баярлалаа. Энэ гайхалтай сайхан ёрол Батар шиг болтугай. Хамтдаа хурайлцгаая. Хурай! Хурай! За баярлалаа. Гэрлийн махта гэр бүлд нь цаашдаа амьдралд нь ажил үйлсэд нь өндөр их сайн сайхан бүхний дээдийг хүсэн өрөөж байна. За энэ хүү өнөөдөр бид бүгдийн Лэгшидийн үр удмын Ахан дүүсийн амин хэлхээ 2025 нэгдсэн золголт маань албан ёсоор эхэллээ. За тэгээд өнөөдрийг бүгд хамтдаа дуу хоор инээд хоор баяр цэнгэлээр дүүрэн ийм сайхан аз жаргалтай өдрийг бас өнгөрүүлнэ гэж итгэж байна. За тэгээд гэрлийн махын маань хэлсэнчлэн мэдээж одоо ингээд залуу үе маань
одоо үеэлүүд, хаяалууд гэдэг доошоо явахлаар бас бие бинийгээ бас таньж мэдэхгүй байх тохиолдлууд их гардаг. Тийм учраас бол энэ ураг удмын золголт гэдэг бол маш их чухал гэж ойлгодог. Жилдээ ахмад наснуудаа хүндэтгэл үзүүлж, дээрээс нь залуучууд маань бас хоорондоо бие бинийгээ мэдэлцэж, танилцаж бас хоорондоо ахын дүүс сайхан эвтэй бие биендээ тустай түшигтэй байх юм давхар юм сайхан ач холбогдолтой гэж ойлгодгоо. Тэгэхээр та бүхэн маань бас анхны удаага ингэж нэгдсэн золголтоо хийж байгаа. Дараа жил бас уламжлалт болгоод ингээд жил болгон бас хийгээсэй гэж миний зүгээс чин сэтгэлээсээ хүсэж байгаад байна. Хүлээн авноо. За тэгээд мэдээж энэ гахалтай сайхан баяр маань Монгол түмний бахархал болсон гайхамшигт үндэсний урлагаараа эхлэх учиртай түүн дотроо бас тэгшидийн хэмээх энэ сайхан үр удмын цаашдын амьдралыг ерөөл өргөхөөр бас их уран бүтээлч маань үргэлжлэн иржээ. Ингээд та бүгдийн өмнө ерөөлж, морин хуурч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Алтан Баттайныг эргүү тайзнаа үндэт мөрөн зал. Яа бүгдээрээ угтаа авцгаано. Эрхэм та бүхэн энэ өдрийн хаан өмнө одоо мэндийг өргөн мэдчилье. Өнөөдөр бол алдарт 17 дугаар жарны 408 зөвсөн Хямран дэлгэрсэн модон могоо жилийн 24 сарын ширийн 3-ны бэлэгдээ сайхан өдөр тохиож байна. Өнөөдрийн бэлэгдээ сайхан өдөр Лекситөвөө дэлгэр эмээ хоёрын маань өөрөө өгөхөд ачсан нэрнийхүү ахан дүүсийн авин гэлгээ болсон энэхүү сайхан нэртэй тэгштөрн дэлгэр сайхан жаргалын ерөөлтөө тэрүүн золголтоо эхлэж байна. За ингээд үг болгон ерөөл болгон амны зүвт аштын бэлэгтэй байхыг бэлэгдсэн ерөөдөн талбар энэхүү ахан дүүсийн авин гэлгээ эмээг тэрүүн золголтоо дэржээя. Өвдөцийн ариун голомтыг өртөөлөн болж өнөр Монгол улсынхаа бүлэн болж өргөн олон түмнийхээ бархалт нь болсон Лекситөвөө дэлгэр эмээ хоёр маань ийхөө ахан дүүсийн амин гэлгээ хэмээг тэргүүн золголтоо эхлүүлсэн байна. Өөр хүүхдүүд атцэнэр маань ийхөө аав ээжтэй ачлалтай ах トゥ нартай тустай төрдөг ивэлтэй том олныхаа гар үтгэлийг хүлээгээд дайраад ирэхэд айшиг баян буцаад ирэхэд болох шиг томглог гамман далаа шиг яролоосон хондарч галбарваас замд модчиг үзүүрээсээ дэлгэрээд Лекситөвөө дэлгэр эмээ хоёрын хаан эрхэм сайхан өөр хүүхдүүд маань ирэхэд цаашдаа барилт толон хүүтэй, уралт толон мордтой, баярлах наадамтай, багтах жаргалтай, баярын магнаа нүргэл тэнгэр дэшээгээ байж эрүүлэнхийн жаргаламтай, эд баялгийн даллагтай, санаа сэтгэлийн амгалантай, тань сах мөхний хэлэл мандаа дүүчэн болоод орон оргож хаяагаран харгиж онгондон дэшлэж олон үеэрээ мандан бодорч дээшлэн жаргаж, дэвжин жаргаж, хүндэрдэн жаргаж, хүмүүжин жаргаад ангөрөөс нь уулаар дүүрэн, адуу малн талаар дүүрэн, айрыг таргийн ширээгээр дүүрэн, ааваа жахан дүүс эрхэм та бүхэн эрүүлэг сэрүүн сайхан амгалангийн сайхан бодаа болтог бай. Эрхэм та бүхний байгуулсан уян баатрын зэргийг мандуулж ажилсан амжилт нь алдрын зэргийг бадруулаад энэ Монгол улсдаа төдийгүй ойхон замбой төвийн нарандууд нэг алдрын соёлотож энх явж мөнгө жарах болтог ба 9 уурын жаргаж яваарай, ертөнцийн наранд ирэгдэж яваарай. 10 уурын жарах болтог татад ахан дүүсээрээ Лексит ургийнхээ маань ийгөө дэвдүүрэн дэлгэр сайхан жарах болтог ба. Орой. Аранц тэнгэрийн өнгөтэй баранц цэнгэр хадгаараа тэнгэрийн хэвийг бэлэгдэж амсар дүүрэн мэлтгэцэх мөнгөн баяртай сувгаараа эрхэм та бүхний өрөөлийг зэргийн зэрэг давхраа нөхөд ачлууллаа. Орой! За бүгдээ хоромтой сайн хураади. Очруу хэмээс хураандуутай газар хорсон жавраа харилдаг. Хав өрөөл нь аяндаа нэгштүүрэн дэлгэр сайхан жаргадаг үлээ. Орой! Яваараа Монгол улсын соёлын тэргүүний ажилтан морин хуурч, ерөөлж, Алтан Бат цаашдаа уран бүтээл өндөр амжилтыг хүсье. За тэгэхээр мэдээж сая хэлсэн ерөөл болгоноор хөглөж Лекситийн үр удмын та бүгдийн маань юу сансан 9 цагаан үсэн сэтгэлчлэн бүтэж ерөөлийн дээдийг эдгэж явахыг үсэн өрөөж байна. Хамтаа дахиад сайхан хураалцгаая. За баярлалаа. Үргэлжлээд өнөөдрөөс энэхүү тайзан дээрээс
Монгол Түмний бахархал болсон урдын гайхалтай сайхан дуу эгшиглэх ёстой гэж ойлгож байна. Ингээд та бүхнийхээ өмнө урдын дууч үндэсний урлагийн театрын дуучин Номин Эрдэнэ мөн ерөөлж Морин хуурч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Алтан бат нарыг ангууд айснаа өндөтгөн өрн залж байна. Хүлээн авах уу. Та бүгдийн маань галуун дулаан энергийн дунд Ахан дүүсийн амиг хэлгээ 2025 золголт маань эхлээд үргэлжиж явнаа. За тэгээд мэдээж яг одоо бүгд хамтдаа эрхэм сайхан ахмад буурлуудаа хүндэтгэл үзүүлж золголтын үйл ажиллагааг хамтдаа эхлүүлье гэж бодож байна. За тэгээд мэдээж хоймрын ширээний байгаа эрхэм буурлуудыг бас эдгөө тайзны өмнө хүндэтгэн өрн задъя. Тайзны өмнө сандал суудал дээр та бүгдийг баярлалаа хэлхийг хүсэж байна. За тэгээд тэгшид байгаа хамгийн том хөө Цэлэжовын эхнэр Эвшин сүрэн таныг урьж байна. Өдгөө 85 насыг золгож байгаа ийм сайхан бууралтай
эрүүлэг азарлыг хүсье таны хүндэт өрн залъя. За мөн эрхэм хүндэт дөрөвдөг хүүхд болгоод төр тогтох болон түүний нөхөр цэцэн таныг бас энэхүү хүндэтгэлийн хойморд урьж байна. За тэгээд мөн баг хүү гэрэл нэм эхнэр энх хоёрын хамт бас энэ хүндэтгэлийн судал болон садно гэж урин залж байна. За тэгээд үргэлжлээ дараагийн эрхэм маань гэвэлгэн том хүү ам болд таныг хүндэтгэл урин залж байна. За тэгээд сайхан хамтуудыгаа гоё хурайлан бүгдээрээ сайхан халуун энергийн дунд сайхан угтаж аваарай гэж хүсэж байна. За тэгээд мөн гэвлийн охин тунгалаг за тэгээд түүний нөхөр энх болд таныг хүндэтгэлийн судал урин залж байна. За мөн аюур заны Батэнх эхнэр Солон Сэрэнгийн мөнгө туяа таныг бас энэхүү хүндэтгэлийн хойморд урьж байна. За мөн эрхэм хүндэт Жамсрангийн Гэрэлмаа таныг урьж байна. За мөн Хунаа хүүгийн Батболд таныг урьж байна. За тэгээд төгсгөлд нь Аюушийн Наран Чимэг нарыг энэхүү хүндэтгэлийн суудалд хүндэтгэл урин залъя. За тэгээд эрхэм махан дүүс та бүгдийг эрхэм буурлуудтай хүндэтгэл үзүүлж яг одоо энэ цаг үеэд бас золгож амар мэндийн мэднэ гэж та бүгдийг хүндэтгэн урин залъя. Том хүү болох Цэлээ Жавын үр хүүхдүүдээс эхэлье гэж бодож байна. За тэгээд Цэлээ Жавын маань үр хүүхдүүд 1-8 дугаар ширээнд бас тухтан саадж байгаа. Тэгээд та бүгдийг хүндэтгэл үзүүлж эрхэм сайхан буурлуудтайгаа золгож амар мэндийн мэднэ гэж хүсье. За тэгээд түүний араас 2 дахь хүү болох Гэвлийн үр хүүхдүүд 2 6 9 дугаар ширээндээ болон саадсан эрхэм та бүхэн маань Ахмадуудтай хүндэтгэл үзүүлж амар мэндийн мэдэрэ гэж хүсэж байна. За тэгээд мэдээж дараа нь охин Цэвлийн үр хүүхдүүд 3 7 дугаар ширээнд сууж байгаа. За мөн охин төр тогтохын үр хүүхдүүд 3 4 дугаар ширээнд бас болон саадсан байна. За тэгээд 5-д нь охин Булганы үр хүүхдүүд 5 дугаар ширээнд болон саадсан байгаа. Та бүхэн маань дарааллын дагуу золголтоо үргэлжлүүлээрэй. Чирдек, аурин
Түбэн шаргал цайныхаа дэжиг өглөөний наранд өргөж залбирсан өргөн олон малчин түмэнгэмэд өвгөдөөцө хүндлэн зоологоо мордон ардын заншил болсон миний Монголын цагаан саррагуу сайн ёррол түмэн олгомэй сар шиндэ сайхан шиндэрээ ташуур мэдэрэ чимээд хурган дээлэр бийсэн гойсон хуурын их шиг тэ ахын дүүс минь холонгийн удамтай нутагтаа зоологоо ардын заншил болсон миний Монголын цагаан саррагуу сайн ёррол түмэн олгомэй сар шиндэ сайхан шиндэрээ урдуур сүрлэг налайгаа хоймор дүүрэн эдэгээс гэнсөө ховрхон заяатай миний монголчууд хоттолоо нороо шинэлэн зоологоно ардын заншил болсон миний Монголын цагаан саррагуу сайн ёррол түмэн олгомэй сар шиндэ сайхан шиндэрээ мордон ардын заншил болсон миний Монголын цагаан саррагуу сайн ёррол түмэн олгомэй сар шиндэ сайхан шиндэрээ сар шиндэ сайхан шиндэрээ За та бүхэндээ баярлалаа. За тэгээд мэдээж өнөөдөр бас бид бүгдийн энэ сайхан эрхэм золголт ахан дүүсийн энэ сайхан уулзалтыг маань
сайхан урлагийн уран бүтээлчд маань бид бүгдийг хайрлаж хүндгэж явдаг ихэм сайхан уран бүтээлчд маань эвгүй тайзыг чимэж бид бүгдийн баярыг хуваалцуулнаа. Тэгээд яг одоо та бүгдийнхөө мань дараагийнхаа ихэм сайхан уран бүтээлчийг өрн залгаж байна. Монголынхоо нэрийг өндөрт өргөсөн тэр дундаа сонгодог урлаг гэж гайхамшигт урлагаар дэлхийн одоо зулаад бас омгшсон ихэм сайхан уран бүтээлчийг эвгүй тайзлаа өрн залгаад бэлэн болжээ. Тэгээд та бүгдийн өмнө Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Dur бүжгийн Эдмин театрын гоцлол дуучин Монгол улсын авиа жүжигчин Он Бочрыг эвгүй тайзлаа хүндэтгэн өрн залж байна. Хамтдаа гадуун модод ажилтаар мөгтөг онцгаано. Сабацгаано хотлолноор сайхан шийдэлцгээж байна уу? Ингээд тамбагчийнхаа урилгаар ахан дүүст нь нутгийн зам болон та бүхэнд өөрийнхөө дуу хоолойгоо хүргэж байгаадаа туйлын их баяртай байна. За баярлалаа. Dur бүжгийн Эдмин театрын гоцлол дуучин Монгол улсын авиа жүжигчин Он Бочр. Сайхан хатуултаа цагтаа зөрөөний нутгийнхаа сайхан дууг сонсож бүгдээ хамтдаа сайхан омогшиж огшсон гэж нутаг улсаа бас энэ цаг үчид дурсаж байгаа гэж итгэж байна.
За тэгээд мэдээж манай лекчдийн үр хөвгүүд үр удам маань бол өөлдүүд байгаа. Тэгээд бас өөлд угсаатны бас нэг гайхалтай сайхан бүжиг бас энд явах ёстой гэж би ойлгож байна. За тэгээд энэхүү бүжгийг төлөвлөх бас ихэнх уран бүтээлчийг та бүдгийн өмнө хүндэтгэж байна. За яа ингээд үндэсний урлагийн театрын гоцлол бүжигчин, Монгол улсын авьяа жүжигчин Мандухай таныг хүндэтгэж байна. За яа бид алдар тушааг тавцгаая. За та бүхэн сашиндээ сайхан шинжилж гин үү? Миний хувьд одоо ингээ Ховд аймагт төрсэн ээж маань Ховд аймагт цэцэг сумыг. Тэгээд яг өнөөдөр ингээ та бүхэн одоо илгэн саднараа, ах トゥ хамаатнараа ийм сайхан уулзалтыг зохион байгуулад тэгээ ингээ надад санал тавиад өөр бүжгийн маань хийж өгөөч гэж санал тавьсан учраас би маш их баяртайгаар өнөөдөр хүлээж аваад энд хүрэлцэн ирсэн байна. Бүжиг гэдэг бол ерөнхийдөө одоо Монгол угсаатны тухайн улс орны үндэсний зан заншил түүх соёлыг одоо бүжгийн хувцаараа болон хөгжмөөрөө хөдөлгөөнөөрөө яг илэрхийлдэг. Тэгэхээр та бүхэн бол өөлд одоо угсаатан гэдгээрээ маш их бахархах ёстой хүмүүс шүү. Дайчин галдан ушхтын удам мөн одоо өөлдүүд одоо 4000 гаруй километрийн зайдаа талхан суурьсан арт түмэн. За тэгэхээр одоо жишээ нь одоо энэ малгай гэхэд бол эмэгтэй өөлд эмэгтэй малгай одоо урд хэсэг нь өндөр хойд хэсгээрээ жоохон юм нам өнгө байдаг. Одоо муу мухай одоо тэр манжин даалал юу гэдэг тэр дайн тулаанаас одоо бүх муу мухай нэг хойшоо өрсөж алга болоосоо гэдэг үднээс ийм байдаг байхны жишээ нь одоо тэр нөгөө одоо өөлддүүд зөвхөн ийм хар ууж одоо өмсдөг. За тэгээ сайхан улаан дэглээ өмсөн. Тэгэхээр одоо ингээд та бүхэн өөрсдийнхөө үндэстэн угсаатныхаа одоо дээд хугацаараа мөнгө ойдог байвал маш сайхан юм байна. Тэгээд та бүхнээр маш их бахархдаг. Өөлдүүд бол маш тийм одоо дайчин одоо Чингисийн хааны үед ингээд дайн тулаанд ингээ хамгийн ирэмгий дайчин байсан арт түмэн гэж хэлдэг те. Тэгэхээр ерөнхийдөө одоо цам гаруул ханхи уулаа одоо шүтэж тэнгэр хайрхантайгаа байгаль ус газар дэлхийгээ ингэж одоо шүтэж дандаа өгдөг хормоогоос хөрч залбирч ингэж одоо сүсэглэж ирсэн арт түмэн. Тэгэхээр та бүхэндээ зориулаад өөлд үндэсний одоо артын дуун дээр зөвхөн өөлд үндэсний одоо үндсэн хөдөлгөөнүүдийг та бүхэндээ одоо бүжиглэж үзүүлье. Тэрнээс хойш одоо юу гэдэг хамаагүй одоо би одоо илүү дутуу одоо хөдөлгөөнүүдийг бусад үндэстэн угсаатнуудын хөдөлгөөнийг оруулахгүйгээр та бүхэнд өнөөдөр ингэж зориулж бэлдэж ирлээ. Та бүхэн таалан сайрна. Манай залуучууд ялангуяа бас гоё өөрсдөө өөлд гэдээрээ сая манай Мандухайгийн хэлсэнчлээ одоо өөрсдөө энэ сайхан ог удмаараа энэ сайхан үндэстний язгуураараа бас бахархаж тийм ээ бүгдээрээ хамтдаа сайхан үндэснийхээ энэ сайхан хувцс өмсгөлийг зүүдэг байгаасаа баг магадгүй эх жилийн одоо энэ сайхан нэгдсэн золголтон дээр бүгдээрээ гоё одоо өөлд үндэснийхээ хувцсыг өмсөөл ирвэл бас их гоё болоо гэж би бодож байна.
Баярлалаа үндэсний урлагийн театрын бас жүжигчин, Монгол улсын авьяа жүжигчин Ховд аймгийн Цэцэг сумын Уул Мандахбай гадуур ажлыг сонсъё. Ямар гоё юм бэ? Ямар гоё харагдаж байна. Ингээд гоё юм өөд бүжгээ бүгдээрээ гоё бүжлүүд надад айгүй гоё санагдаад байна л да. Тэгэхээр гоё угаасаа бүгдээрээ хамтдаа энэ сайхан зодголтоо уламжлуулгаа явуулах юм чинь те. Дараа жилийнхаа тэр сайхан сар шинийн баярын зодголтон дээр бүгдээрээ гоё өөд угсаатныхаа хувц үзэглийг зүүсгэлийг өмсөөд тийм ээ. За тэгээ бүгд хамтдаа гоё өөд бүжгээ сураад бас хамтдаа бүжгэлүүд бас их гоё юм байна шүү манайхаа. Ер нь бол бид бүхэн хамтдаа өөрсдийнхөө овг удмаараа, нутаг усаараа бахархах ийм сайхан бахархалт өдөр гэж ойлгож тийм болохоор бүгд хамтдаа яг гоё энэ орчиндоо бас бүгд хамтдаа өөд одоо угсаатан гэдгээ гоё тодтгож гоё үзүүлж ивэл өөр илүү сайхан болох юм байна шүү гэдгийг зөвхөн хувь миний зүгээс дөнгөж сая бодсныгаа хуваалцах таатай байна. За тэгээд тугуудахгүй мандахаа манаас та бүхэнд дараагийн гайхалтай үзүүлбэрийг бүжгийг бас та бүхэнд төлөвлөх болно. За тэгээд үргэлжлээд яг одоо өнөөдрийнхөө ахын дүүсийн амиг хэлгээ 2025 зодголтын маань бас дараагийн нэг албан ёсны үндэсний нэгэн хэсэг явагдаж байгаа хүндэтгэл хэсэг нь бол хоймрын ширээнэ байрлах ууц буюу эдэн шүүс хүндэг үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болжээ. За тэгээд энэхүү ууц буюу эдэн шүүс хүндэг үйл ажиллагааны эрхэм эзэн болвол Тэгшидийн баг хүү эрхэм үндэт сайхан ах маань гэрэл нэм ах маань энэхүү хүндгэлийг явуулах болно. Тэгээ бүгд хамтдаа гэрэл нэм ахыгаа гадуур дашлын дор утга авцгаана уу гэж та бүгдээсээ хүсье. За тэгээд мэдээж энэхүү хоймрын ширээнэ байрлах ууц буюу эдэн шүүс маань энэ сайхан ураг удам маань цаашдаа олон жилдээ дулагдах ажиглах зүйлгүй элбэг хангалуун байхыг бэлэгдэл болж байдаг. Тэгээд тун удахгүй мэдээж энэхүү эдэн шүүсийн дээжээс та бүхний маань ширээн дээр очих болно. Та бүхэн манаас амдархан зоглоорой. Тэр их аз жаргалаа, тэр их сайхан баяр баясгалан хамтдаа хуваалцаасай гэж хүсэж байна. За тэгээд энэ цаг мөчид гэрэл нэм ах маань ууц буюу эдэн шүүсээ хөндөж байна. За тэгээд энэхүү эдэн шүүс хөндөг үйл ажиллагаатай хамтдагч та бүхнийхээ маань Монгол улсын авьяа жүжигчин дуучин Гом Бочрыгаа дахин энэхүү тайлзнаа өргөн залж байна. Дараагаас гайхалтай эрхэм уран бүтээлийг бид бүхэнд та бүхэнд маань төлөвлөнө гэж өргөн залъя. За Томбой гихчийн захиас манай хот нутгаас олон сайхан хөгжмийн зохиолчид дуучид төрөн гарсан байдаг. Тэрний дундаас нийтийн дууны нэрт майстер гэж яригддаг нэрт хөгжмийн зохиолч Хамжихын Баатрын сайхан дуун эвлүүлгийг та бүхэнтэйгээ хамтран дуулъя. Show
За баярлалаа дөрөвчгийн Ирмийн театрын гоцлол дуучин Монгол улсын авьяач жүжигчин гон бочортой баярлалаа. Өнөөдрөөс олон гайхалтай сайхан дуу хоороор бид бүхэнд бэлэг барьсанд баярлалаа. Цаашдын уран бүтээл бүгд хамтдаа өндөр амжилтыг хүсээд нэгэн сайн гадаад ажлыг зориулно гэж хүсье. За баярлалаа. За тэгээд яг одоо бас бид бүгдийн баярын ширээн дээр баярын зоог маань гарсан байна. Та бүхэн манаас зоогоо барингаа бас анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байна. Өнөөдөр бас мэдээж данга захан дүүсийн золголт гэхээсээ илүүтэйгээр өөрсдийнхөө одоо үндэстэн ястан угсаатан за тэгээд өөрийнхөө ураг удам одоо 4 5 тий үеэ бас мэдчих хэвээр ялангуяа манай залуучууд маань бас наашаа анхаарал хандуулаасаа гэж бодож байна. Тэгээд мэдээж үр хөвгдүүдтэй энэ сайхан ургийн хэлхээгээ танилцуулах үйл ажиллагаа явагдах гэж байна. За тэгээд энэ хүндтэй ургийг хүлээсэн иргэн болвол тэгшидийн том охин Цэвлийн том хүү иргэн мөндөд Батин хах таныг бас энэ тайзнаа хүндэтгөө өрн зад яа бүгдээ адад шогт авсгая. За тэгээ манайх ер нь ургийн мод гэж ярьдаг да тийм ээ. Хэдэн үеэ бүгдээрээ мэдэрцэж. За тэгээд ер нь манай энэ сайхан овог удмынхын ямар гаралтай хүмүүс байсан, яаж үргэлжиж яваая гэд одоо энэ хүү сайхан ургийн модны танилцуулгыг та бүхэндээ хүргэх боллоо. Манайхан өв эцэг лекшид наран хайрхан уулын хошууны чамдман уулын сум гэж нэрлэгдэж ирсэн байна. Энэ газар төрсэн байна. 1901 онд. Лекшид өвөө. Лекшид өвөө Загварлгаан ууган хүү ах данзан гэдэг лам хүү байсан. Энэ лам хүү тэгээд доороо 2 дүүтэй юм байжээ. Тэгээд өвөө маань багасаа бол ховдын шар зөнд юу яаж тухайн үед бол лам болон шавьд сууж эхэлсэн байна. Тэгээд нийт ихээс бол 8 хүүхэд байсан. Лекшид өвөө дэлгэрмээ маань. Тэгээд хамгийн өвөө хүн Зилээжөө 1933 онд гэвэл ах ээж маань 1936 онд төрсөн. Энэ болохоор архивын баримтаар би танилцуулж байгаа шүү. Тэр дотор аваад бас ондоо бас асуудал байна. Тэгээд дөрөвдүгээр нь болохоор төр тогтохыгч дараагаар нь өн тогтох гэж бас нэгтэй их байсан байна. Тэгээд булган ихч гэрэл нэм ах тэгээд нэм сүрэн гэж хамгийн ихээс бол 8 удаа төрсөн аа. Өөртөө дотор нь авгас ов энэ харлагч хойж загвар гэдэг энэ одоо хүү Лекшид өвөө маань 1901-ээс 1983 оны хооронд амьдарч байсан байна. Заны дэлгэр эмээ маань болохоор 1910 оноос 1965 онд дэлгэр эмээ маань бол цор совгийн гаралтай. Тэгээд Зандгаан эцэг нь маш их байсан. Маш гоо Зандгаан охин болохоор дэлгэр эмээгийн дээд болохоор тийм дөдий шамц гэж байна. Дөдий шамцын дараагаар нь тийм Альсүрэн гэж ажгаа. Альсүрэн чигийн дараагаар болохоор тийм нэг лам хүн байсан байна. Бас. Тэр ламын дараагаар болохоор тийм эмээ байна. Эмээгийн дараа бол хамгийн баг болохоор тийм даваач. Одоо Лекшид өвөөгийн үр хүүхдүүд нөх бол одоо Зилээж ахын, Гипэд ахын зэв манай ээж зэвл байна. Тэгээ булган ихч гэрэл юм ахаа. Зилээж ахын хувьд болохоор Гамбат тэгээ том хүүхэдтэй ан чимэг гэж баяр биш. Тэгээд тааш нь болохоор одоо хин тэр яванда үр хүүхдүүд бид өгсөн байгаа мэдээлэл дээр
би над ясбага мэдээлэлээр энэ мэдээлэл байгаа шүү. Цаашуулаад та бүгдээр бас өөрийнхөө үр хөвгүүд ачсэнээр бас танилцуулаад явах. Имэд надад мэдээлэл өгөх юм байна. Тэгээд их сайхан их тайван буйнд томглог батуулд баясгалан баяр одоо юу ширээдээр суусгаж энэ хөвгүүд нь энэ цэлэжоотын ахын одоо хүүхдүүд энэ болохоор 1977 онд хоосон зураг да. Эпилахын одоо өөр хүүхдүүд нь болохоор Гамболд, Тунгалаг, Болдоо гэж байсан оюун цэцэг ган хоёг гэдэг юм. 5 өөр хүүхдтэй. Өөр хүүхдүүд нь одоо ингээд хонгор зул, их зул, мөнх эрдэнэ. Тунгалагын хүүхд халиуна гэдэг байж байна. Энэ өөр хүүхдүүдтэй авахсан зураг байна. Эхлэн цаг ахын дүүсээ танилцуулсан ураг удмын хэлхээгээ хүргэсэн ихэнх Батинка ахтай баярлалаа. Танд болон таны гэр бүл даад жаргал эрүүлийн хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөё. За тэгээд мэдээж энэ хүү сайхан ургийн хэлхээ маань үргэлжлэн та бүхний гар дээр бас том утгагүй очих болно. Бүр ном альбом болгоод бас гаргацыг та бүхэнд өргөх болно. Тэгээд та бүхэн маань сайхан уншиж танилцж тэр сайхан аз жаргалтай гэгэн цаг бүжүүдээр хамтдаа аялах болох гэж бодож байна. За тэгээд үргэлжлээд бүгдээр хамтдаа Монгол Улсын авиа бүжигчин Мандахайгаа дахин өгтөө авцгаая. Тэгээд дараагийн гайхалтай нэг сайхан бүжгийн үзүүлбэрийг хүлээн авцгаая гэж та бүхэндээ хүсье. Үндэсний урлагийн театрын гонцлог бүжигчин, Монгол Улсын авиа жүжигчин Мандахай. Цаашдын уран бүтээл нь өндөр амжилтыг хүсэж өрөөё. Багтаа цаг бүжгүүдээр бэлэг барьсан баярлалаа. За тэгээд өнөөдрийн маань бид бүгдийн Ахын дүүсийн амиг хэлхээ 2025 нэгдсэн Ахын дүүсийн золголтын үйл ажиллагаа маань та бүгдийн халуун дулаан энергийн дунд гайхалтай сайхан үргэлжилсээр байна. За тэгээд дөрөв Батинка ах маань эргүү дэлгэцээр дамжуулж ерөнхийд бас уран удмын Ахын дүүсээ танилцуулсан. Одоо энэ өнөөдөр бас
энэхүү сайхан золголтон дээр хүрэлцэн ирсэн да их махан дүүсээ ширээгээр нь бас танилцуулга үйл ажиллагаа явагдаж байна. За тэгээд ингээл игшидийн 2 дахь хүү болох гиплийн одоо баг хүү ган хоёрыг ахтаа би яг одоо микрофоныг шижүүлэх гэж байна. Тэгээд ширээгээр нь их махан дүүсээ танилцуулга үйл ажиллагааг эхлүүлэх болно. За сайн байцгаана уу. Монгол муужилныг ургийн баярын цагаан сарын золголтын ажил сайхан явагдаж байна. За сайхан явагдаж байна уусуудаа. За сайхан байгаа. За би эндээс тэрүүн ширээнээс эхлээд танилцуулъя. За миний аавын төрсөн дүү Лэгшидийн төр тогтох гэж байна. За уусуудаа тасаарч аваарай. Бичлэг хийх юм байвал хийгээрэй. Түүний хань цэцэн ах маань энд сууж байна. За дараа нь Лэгшидийн цэлээжвийн хань Евшин сүрэгч маань энд сууж байна. За дараа нь Лэгшидийн баг хүү гэрэл нэм ах маань энд сууж байна. За энэ дээр миний том ах гиплийн том хүү эрчим хүчний гавьяат ажилтан Гамболд ах маань сууж байна. За ууландын хань тэнд одоо гэрэл маа гэчгээд байгаа би ширээгээр нь бас ингээд танилцуулна. Тэгээ за хүндэтгэлийн ширээн дээр ийм ус сууж байна. За нэгдүгээр ширээн дээр цэлээжүү ахын үр хөвгтүүд сууж байна. За энд за Монгол улсын гавьяатын миний үеэл цэлээжүүийн Батурд сууж байна. За Батурд өөрөө ширээн ирэхэд танилцуулна. За баярлалаа. Ингээд бүгд нь сар шинэ мэндэ дахин өргөнд төшүүлье. За ингээ манай ширээнд миний ах буйд маань эхнэр Жансахны хамт сууж байна. Миний эгч Тунгалаг энд сууж байна. За миний одоо эхнэр эмч Наранзул маань сууж байна. За миний баг дүү Баярмөнх эхнэр Дунгаамагийн хамт эхнэр Дунгаамагийн хамт сууж байна. За миний хүү Наранбаатар эмч хүн байгаа ингээд ирсэн байна. За ачхүү маань за босороо ингээд нэгдүгээр ширээнд цэлээжвийн ингээд хүүхдүүд сууж байна. За аж юунууд нь одоо тэр 8 дугаар ширээнд байгаа очихоор нь тэгээд танилцуулъя. 2 дугаар ширээнд манай гэрлийн хүмүүс сууж байна. За миний хань Дэмчгийн хоёрын өөрөө шүтний эмч байгаа. За миний том хүү үлцээсээ байна. За миний баг хүү дэлгэрсээ манай бэр бэлэг дэмбэрлгээд байна. За том хүү ачив миний ажиг байсан. За баг хүн буюун энэ сууж байна. За 3 дугаар шигээ. За Гамболд ахын хүүхдүүд ажнаар байна. За их зургууд танилцуул. Бүр үрсүн ярих нь. За бүгд цаашаа за манай ширээр Лэгшид болдын хамгийн гиплийн хамгийн том хүү Гамболдын хүүхдүүд байна. За энэ ширээр бол манай ээж том ах дүүгээр за энэ дээр манай хамгийн баг дүү байна. За би Гамболдын 2 дахь хүүг сууж байна. За энэ дээр манай ихнэр сууж байна. Баяр маань. За манай том хүү Сэцэг. За манай баг хүү Сэлбэг. Манай хамгийн баг дүүгийн мөнх эрдний том охин Болор маань Болор ширээнээс сууж байна. За 4 дугаар ширээн дээр төр тогтох эрчим маань хүүхдүүд сууж байна. За баяр жаргал өөрийгөө танилцуулъя. За энэ үзүүлсэн ахгүй таавдынхаа амрыг ирж энэ муучлын цаашны мэдээ шүлээ. За миний баяр жаргал гүн хийх. За миний хэн болов Лэгшид охин төр тохтын Монголог гүний хэмж бий хүн байна. За Монголын маань дүү Тоя. За манай гэр бүлийн том хүү Хориг. За том хүү Бэлэг. Баггүй
бэлгүү нарын хамт бидний хүрэлцээсэн за манай ач охин Ануго за баг охин Сэлбо нарын хамт манай хүрэлцээсэн энэ ширээнд оролцож байна. За манай Тонгогийн гэрүүл манай би анх заяа ирсэн. За манай дуудач охин Гүчгөө нарын ирсэн байгаа. За тавд баярлалаа. За баярлалаа. За дараагийн 5 дугаар ширээ. 5 дугаар ширээн дээр манай цэвэрлэгчийн хүүхдүүд болон булган эгчийн хүүхдүүд байна. За эхлээд эндээс Батуулдахаас хэрэг танилцуулаад явчихъя. За зэрэгчдийн одоо таахындаа гарч байгаа модон байгаа зүйл цаашны миний хүргье. Тэгээд энэ гоосын дээр байна. Тэрнийхэн болсон булган эгчийн за манай наранч өмнө байна баярлалаа ярья. За одоо энерги лэмжлэлт ажил хийж байгаа сонирхогч ажилтаа. За дараа нь одоо Батуулдын амар болт нэг он төрсөн одоо Батун банкны ямар хөгжүүлэгч ажилтаа. За манай ахын амарч байгаа 2002 онд төрсөн. Манай ухааны их сургууль одоо оюутан 5 дугаар курст. Бас ээж маань өөр боломжтой энэ ажилтан эмч нар их олон байдаг. Тэдний бас яг залхамжлах ажил үйлсийг залхамжлах зорилготой. Ирээдүйд эмч болж ачаана. За баярлалаа. За булганы том охин Баясгалан. За булганы том охин Баясгалан байна. За би хүүтэйгээ цугсан миний хүү Батэлзгийн санчир гээд Андаа компанид ажилладаг юм байна. За дараагийнх нь миний дүү Баянзал Ямцгийн Баянзал зүгээр ажиллаж. За баярмаа. Нөхөр Сүхбаатар гэдэг энэ жишээ Сүхбаатар эко цэцэрлэг ажилладаг энэ гэр бүлээр цэцэрлэг ажилладаг. Хүүн нэг жижиг үнцэдэй шилжиж байна. За 6 дугаар ширээн дээр хүмүүс суусан байна. Манай хамтлагын том хүү Хөмөр зов. За сайхан шилжиж байна. За манай ширээн дээр Билүүгийн гамболтын өдөр татвар манай самараа ээж гэрхэн тэнцэж амара корт магадгүй коротгүй мөрцөл асуултсэж цолгон тэнцэж за манай ингээл интерьяр богоно мөрцөл яваа хэнээр за энэ манай ихэр амцгаа за манай хүүд ахын нэрийг за энэ жижиг залуу манай фактор юу За замын рушигэн манай цэглэж юу ахын байна. За яг цэглэж юу ахын ач хүү эрдэнэ за танилцуулна. За сайн. Би цэглэж өгөөгүй Тунгалгын эрдэнэ гэж юм байна. Энэ хүн болохоор манай хань Батлын эрдэнэ тэнд манай охин Арно Өмтүя тэгээд манай Баясгалан ахын хөргөн охин Марта өвгөн сайхан билэг хоёр охин цэнхэн Тэтэмгоо тэгээд дунд охин Игшилэн баг охин Игшилэн Баярмуу ахын том охин Баярмаа баг охин Гурмаа байна. За 9 дугаар ширээнд манайхан байна.
За та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгээд автобусаар хөрөнгөжүүлж байгаа ингээд энэ өдөр хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн зохион байгуулсан хүмүүсийнхээ өмнөөс чин сэтгэлээсээ баярлж байгаагаа хэлье. Итгэлээсээ амжилтсан бас хүмүүсийнхээ өмнөөс баярлалаа. За тэгвэл энэ манай бид нар бол гişтийн нэвтрийн өргөдөн энэ томлог миний том ихч томлог багнуурт амьдардаг хуваар ажил хийж байгаа бууз маш хэцүү үйлдэл. За манай хөрөнгө болдог хөгжимчин за отхон жаргал бид нар ондог гэж дууддаг жоохон хүн байсан. Ийм том өдөр хөрөнгө байна. За бид бас урдынхаа номерыг үзүүлэхээр бэлдсэн байгаа. За одоо би өөрөө хүүхдүүдийг танилцуулъя. Миний том хүү билүү. За сайн. Миний том хүүгийн намана чи дизайнер гэж хэлдэг. За миний хүүгийн охин Үжин Сондор. За одоо түрүү настай намайг за миний дунд хүү Гэлмүү. Гэлмүү маань 2 охиндоо Америклэн 8 настай. Күн сургуулийн 3-р ангид суралцдаг. Бага охин Аничка 5 настай. Одоо күн сургууль өсөж байна. Баярлалаа. За 10 ширээнд манай аавын өрүүлсэн цэвэрлэгч хүүхдүүд. За Батэрхэг гэдэг танилцуулсан ашиглаж байдаг. Тэгээд өөрөө ширээгээ танилцуулсан. Би цэв эдгийж 이들이 이히어서 이쪽하고요. 자, 이제 한 무엇도야 인치 어떤 어느 것에 대해서 오지. 아마 토마토가 우리 말씀을 들어서 어디 가서 있다가 토마토를 우로 아마 토마토를 Thanks. 이거 비밀은 왜? 다 봤습니다. 나는 이들이 시급하니 가다 다르지 않았을지 되게 되니까 아빠로도 되지 아빠로 그랬습니다. 나는 아무리 시간 후바고만 대혈 어식 아이만 또 바로 시네마 이디스크 스튜디오 해줘서 그래서 저렇게 비디오 클립 어떻게 할 수도 있는데 그런 스튜디오 자 토마토 안 보이스 Армейста ахын ачаахын үлсвал сүнэста сурч 10 настай. За манай ачуу үлсвэлдэр хамгийн баг ачуу маань үлсвэлгөө. За и게 одоо 토마토는 굵은 새우만 되겠구나. 조심. За гэж ширээ танилцуулга явуулж дуслаа. За хөтлөгч бат үсэнтэй микрофон ашиглаж өгье. Масаа явсаа танилцуулж байхдаа харлаа л да. Ер нь бол манай лэгшдих гэдэг энэ ураг удамд одоо эмч эмнэлгийн ажилтнууд маш ихээр цаашдаас үргэлжлээд бас сураад явж байгаа юм байна. За тэгээд олон сайхан эмчнэртэй, олон сайхан эрүүл мэндийн салбарын түүч бас эрхэм сайхан ийм ахын дүүс байна. Тэгээд яг одоо бас эрхэм сайхан
эмчдрийг магтуулсан энэрл сайхан харц гэдэг дуу бүгд хамтдаа нөгөө тайзан дээрээс хүлээн авах бэлэн болсон байна. Тэгээд авах юм дуучин, оюун цэцэг, ган хуйг, тунгадаг, батуул, баясгалан нарыг нөгөө тайзнаа. Өндөдгийн өрн зал яа бүгд адаад шогт авцгаая. Байсан нуулах юм Цэхэж харан ичра хүмүүс Элэр сайхан хацам ирэх юм Энгигэм борлоо таних тэмрээ Хүмүүний бисгэх юм Камри хадригэ камри нэрээ Элэр сайхан хацам ирэх юм Камри хадригэ камри нэрээ Элэр сайхан хацам ирэх юм Ukhdihim baharang 눈물 차가 손실 주승 없이 우트니 뭐가 우치고 걷다 들리는 나를 가져다 Çizgilerini belli vur, tazbat kumuz İnce, güç baysın dozak yok Çekilince haram ince takımız İlgileri sayfa hatta ilgilek yok Çekilince haram ince takımız İlgileri sayfa hatta ilgilek yok Çekilince haram ince takımız İlgileri sayfa hatta ilgilek yok 하자 이기겠죠 Төлбөрийн говийн улаан төгөөд алтан гац содон салбарын тэргүүн болсон эрхэм сайхан эмчтэр эрхэм сайхан ах эгч нартай баярлаа. Цаашдынхаа бас ажил үйлсэд нь энэ сайхан одоо гигэн үйлсэд нь хүн зооныхоо эрүүл энгийн мананд оюун сэтгэлээр зүтгэж байгаа хүн та бүхэндээ амжилтын дээдийг дахин хүсэн өрөөё. Бүгд нэг сайхан нэгэн сайхан гадаад ажлыг та бүхэнд зориулж хүсье.
цэцэг эгчийг гавыгаа за тэгээд Монголын эгч Батуур баясгалан эгч нарыг айгуу дайсан хүндэтгөөрн зорж байна. За тэгээд бид алдар шоутай авцгаая. Өнөөдрийн энэхүү гайхалтай сайхан золголт та бүхэн таалагдж байгаа гэж бодож мэдээж энэ нэг хүмүүсийн маань бас нүр их хөдөлмөр нүр их сэтгэлийн дор одоо өнөөдрийн энэхүү сайхан золголт бүтэж байгаа юм шүү гэдгийг бас хэлгээд таатай байна. Тэгээд та бүхэндээ дахин ахын төсөлтөөр өмнөөс баярлаж надарч байгаа илэрхийлье. За тэгээд та бүхдийн маань өрн гаргаж ирсэн шалтгаан юу гэвээс яг одоо өнөөдөр үргэлжлэн ирсэн байгаа их сайхан ахмадуудтай гүнтгэл үзүүлэх. За тэгээд мөн бас гэр бүл болсон манай залуучуудын маань төлөөллүүдээ бас гүнтгэл үзүүлэх юм гүнтгэлийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Түрүү хэлсэнчлэн бас түрүү дэлгэцээр гарч ирсэн манай Батын анхны маань танилцуулсан одоо ургийн хэлхээ ном альбом болоод одоо та бүхний гар дээр ирэх гэж байгаа. Тэгээд одоо энэхүү сайхан хүндгэлийг хамтдаа эхлүүлцгээе. За тэгээд энд лэгшидийнхэн гэж овголж байгаа улсуудад бас бид нар одоо тодорхой хэмжээгээр хүндэтгэл үзүүлэх нь зүйтэй болов уу гэж бодоод энд сууж байгаа бүх хүн бас бэлэгтэй байна. Тэгээд бэлгийн үйл ажиллагааг эхлүүлье. Тэгээд тах болоогүй шүү гэхдээ бэлгээ авцсан явна гэж бодож байвал арай болоогүй байна. Бидний номерууд бас байгаа. За эхлээд тэгээд настай улсуудаа очоод тэгээд бэлгээ авчираад ирнэ. За эндээс за бид нар бас энд юу хийсэн бэ гэхээр бидний үйл ажиллагаа ихтэй богино хугацаанд 14 өдрийн хугацаанд явуулсан бас нэг дутуу бүлэг зүйлсүүд байж магадгүй учраас бас бид нар одоо цаашдаа уламжлан энийг цаашаа хийж үргэлжлүүлэх учраас эхний ээлжиндээ бид нар ямар тааш нэг ахын дүүсийн амин хэлхээ гэсэн нэг зургийн цомогтой уулыг гэж бодсон байж байгаа. Энэ зургийн цомог хөшөө хүндэтгэлийн нэг одоо дурсамжийн зүйлийг бас бид өгтөө бэлдэж хөшөө өгсөн байгаа. Энэ болохоор айл гэр болгоо очоод тэгээ тусдаа гарсан хүн болгонд очих хэрэгтэй. Энийг тэгэхээр эндээс бид нэрийг дуудаж өгнө. Ямар зураг яаж өгөхөөр одоо эхлээд та настай улсуудаа өгж байгаа. Эндээс бас аван шүү, аваагүй аваарай гэж хэлэх гээд шүү. Бас наана цаана юу хүн үлдчихвээ. Яг тэг гэр бүл болоод ингээд гарсан улсууд өшөө том гэр бүлүүдэд бас суулгасаа өгнө. Тэгээ баясгалан одоо санчираар жишээлбэл эндээс авч явна. Баян зүйл аавна гэсэн үг. Тэгэхээр бас ингээд байгаа шүү. За эндээс бид нар эндээс 70-аас дээш насны улсуудаа хүндэтгэлийн дийлэг өгч байна. Дараа нь бас 60-аас дээш насны улсуудаас байна. За гэрийн байна. Заяан цагаахан
цагаахан шиний нэгний өргөдөн цагаахан Яста гоё. Тий, гоё болчихсон. Маш баярлалаа. Гоё болчихсон байна. Сайн. Өмнөд үсүүд байна. Харалтаа баярлалаа. Эцтэй амжилт хүсье. Ах, ном ямар болж байна? Сайхан болж. Ойлгомжтой байна уу? Тий, гоё зохион байгуулалт дүүртэй байна. Гоё хүн байна. Би зохион байгуулалт комиссараа тавьдаг баярлалаа. Сайхан байна. Та бүгд энэ юу нэ? One Piece энэ. Гоё нэ, happy нэ. А? Гоё happy нэ чи гоё. За авьяасан сайхан дуучиндаа отхон жаргалдаа баярлаа. Сайн алга ташлаа. Цаашрын амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж өрөөё. За тэгээ өргөжлөөд бас хүндрэлний үйл ажиллагаа маань манай оюутнууд, залуучууд, хүүхдүүдээ сурагчид дээр маань бас очиж байгаа. За тэгээд дараагийнхаа бас уран бүтээлийг өргөх эхмэг өргөж байна. Энэ бол Хонгор зулын Номин Эрдэнэ. За тэгээд Номин Эрдэнэгээ бүгдээ алга ташаа угтаалцгаая. За тэгээд ямар гайхалтай уран бүтээлийг бид бүгд төлөвлөсгөө бүгд хамтдаа хүлээн авцгаая.
приятный бой. Выходила на берег Катюша, на высокий берег на крутой. Выходила на берег Катюша, на высокий берег на крутой. Выходила, песню заводила, простынного связала. Про того, которого любила, про того, через берега. Про того, которого любила, про того, через берега. Ой, песня, песенка девичья, ты лети за ясным солнцем свет. И пойду на дальнем пограничье, от Катюши передай привет. И пойду на дальнем пограничье, от Катюши передай привет. Пусть то вспомнит девушку простую, пусть то слышит, как она поет. Пусть то степью бережет родную, а любовь Катюша сбережет. Расцветали яблони и груши, падали туманы над рекой. Выходила на берег Катюша, на высокий берег на крутой. Выходила на берег Катюша, на высокий берег на крутой. За намын эрдэндээ баярлалаа. Авьяасдаг охиндоо баярлалаа. Хичээл сургалтын өндрийг амжилтыг хүсье. За тэгээд манай бяцхан авьяаснуудын маань урлагийн тоглолт үргэлжилсээр байна. Одоо үргэлжлээд Баясгалангийн номинго урьж байна. За тэгээд манай номингийн маань дуулах дууны аян бас ирээгүй байна. Тэгээд ямар ч хөгжимгүйгээр бас та бүхэндээ одоо цагаан сар болж байгаа юм чинь цагаан сарын нэгэн сайхан дуугаар бэлэг байна. За одоо шогт авцгаая бүгдээрээ. Сайн байцгаана уу бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сар шингээ сайхан шинэлцгээж байна уу. Энэ өдөр би таадаг цагаан сар гэдэг дууг ингээд зориулж гэж байна. Цагаан сарын шиний нэгэн болоод ирвэлтэй айхоо цагаан эсгийн гадна дэвсэд тэнгэр бурхандаа мөрөглөөд хоёр сарын шиний нэгэн болоод ирвэлтэй айхоо хоньны эсгийн гадна дэвсэд хорвоо дэлхийдээ мөрөглөө арван сарын шиний нэгэн болоод ирвэлтэй айхоо архин эсгийн гадна дэвсэд агаар тэнгэртэй мөрөглөөд За баярлалаа. Номиндоо баярлалаа. Хичээл сургалтын өндрийг амжилтыг хүсье. Өнөөдөр бас энэ сайхан золголт сар шинийн баяр зориулсан хүндтгэлийн үйл ажиллагааны маань чимэг болж гайхалтай сайхан уран бүтээлүүдээр бэлэг барьсан гурван дүүдээ бүгдээр баярлалаа гэдэг сайхан алгадчихъя. Ард тагч байгаа цөөхөө хэдэн үндэ баяр. За нэмэгдэж байгаа хүмүүстээ бас баярлалаа. За тэгээд манайхаа гоё босоод бол бүжиглээсэ гэж хүсээд байгаа байхгүй тий. За тэгээд одоо би өргөжлөөс тэгшний удмын бүх сайхан үзэгдэлтэй бүсгүүчүүдэд зориулмаар. Манай бүсгүүчүүд гоё гараад ирж наашаа гоё. Тэ? Тэгээд наашаа хараад гоё инээгэж манай бүсгүүчүүд маань оо тийм гоё азаал дарваач гоё өөрсдийгөө оо тийм сайхан. За ингээд та бүхэн дандаа ингэ сайхан үзэгдэлтэйгээр инээмсэглэж ирчүүдийгээ чинж яваарай гэж бүсгүй минь чи инээмсэглэж яваарай гэдэг дуу зориулж байна. За хамтаа гоё босоод ирээ бүжигдээ. Сэмэдэ маань ичгүй байхгүй шүү дээ. Бүгдээрээ цаг уурууд ахын дүүс бай. Тэгэнгээс санаа зов юу ч байхгүй бүгдээрээ гараад ирээ. Симбэлтий наанаатсан зинэг хотын хомөргөчдөгөө зинэг замуустай бүр зэрэгцээ зинэг
баярлан чимж явагдаа Бүсгүй чинээс гэж яваарай Тэнцгэр хүн баярлан чимж яваарай Бүсгүй чинээс гэж яваарай Тэнцгэр хүн баярлан чимж яваарай Цэцгэр дэвээ хорийн ус гэрэмба Цэцгэр хүн октын тоёнсын ахаа Турдын гүрдөө сонгог хөвгий Точлог гөвжми айшиг товшгдаа Бүсгүй Ойшачаа Цэцгэр хүн Бүсгүй чинээс гэж яваарай Цэцгэр хүн баярлан чимж яваарай Сагитоосаутинда бүсгүйчүүдээ ачаарал энэ хоорогийн хамгийн гэгэнтэй сайн сайхан бүсгүй бүсийг дандаа ас шаргалтайгаар инээмсгэж яваарай. За баярлалаа. Тэгээд Батуслан хөтлөгчдөө баярлалаа. За энэ үйл ажиллагааг бичсэн Сойж маркет компани хамт олонтой баярлалаа. За кино хийж өгсөн дүү Наран соёл Баатар мөнх нартай баярлалаа. Дүүний зурлаач хэмжлэг байсан. Зурж явсан тий. Их баярлалаа, баярлалаа. Тэгээ бид нэр анх удаа энийг хийж байгаа алдаатай оноотой юм зөндөө гарсан. Бүх юм тэгс сайхан байна гэж байхгүй баг. Тэгэхээр алдаатай оноотой энэ богино хугацаанд бид нэр бас зориг гаргаж хийж тусалж дэмжсэн ах дүү нартай маш баярлалаа. Холоос ирсэн Баян өнгөрийн дүү нартай баярлалаа. Ажил үйлсээр зохицуулж ирсэн. За тэгээд энд хүрэлцэн ирсэн бүх ах дүү нартай бас баярлалаа гэж хэлье. Тэгэхээр за дахин хэлгээд энэ альбомын дээр зураг ингээд дутуу оруулсан байгаа шүү. Бас давхар одоо оруулъя гэсэн сүүлд нь бас гэрлийн махны зургууд бас дутуу бид нэр ярилцаж игээд хэвлэлтэнд орсны дараа энэ бүх юмнуудыг хийсэн. Одоо бид нэр хийх гэж ирмэлцэж хичээж одоо чармаасан одоо зүтгэл сэтгэлийн минь бас их сайн ойлгороо. Тэг бэлэг цуглуулахад онцсэгч өөрөө ганцаараа явсан. Ингээ бэлэг энэ одоо бүх хүнийг л бэлэгтэй гаргах гэж хичээсэн. Одоо шүү сундаа бэлдсэн. Одоо тунгалгийн одоо тунгааг жишээлгээд энэ бүх юмыг л бас ганцаараа л бэлдсэн. Бид бүгд үндэ хүч зав бас хүрэлцээгүй шүү. Бас олуулаад ирсэн эртнээс тэг зохион байгуулалтаа хийсэн бол манай лигшидийн удмын тэг гэрэлний мах эдгээр цаашдаа юмыг олон юм одоо хамтдаа зохион одоо бүтээн одоо зохион байгуулна гэж бодож байгаа. Тэгэхээр бас том авраг нар минь одоо нар цагт нар минь бас сайн идэвхтэй оролцоороо. Тэгэхээр бид нартай хамтарч ажилласан бас олон сайхан хүмүүс байгаа. Би Наран соёлгоо урьмаар байна. Бид нартай одоо миний одоо өвөө эмээгийн түүхийг тийм үү хамт судлаж тийм үү бидний гэр бүл болгоны онцлогыг ойлгож тийм ээ энд маш их сэтгэл гаргаж их биднийг сайхан кинотой болголоо. Тэгээ кино маань цаг 50 минут баг. Баг 2 цагийн том кинотой болсон байна. Тэгэхээр бид нар баяр наадмаар цагаан сараар тэгээд аав ээжийнхэн төрсөн өдрөөр тийм ээ өшөө мөн одоо сайхан тэмдэглэлт цаг бүчт бид нар тэр киногоо үзэж суухад тэр кино маань 10 20 30 жилийн дараа яа харахгүй биднийг одоо өгүүлсэн юм сайхан үйл явдал одоо болсон. Тэгээд тэрхүү том төслийг энэ богино хугацаанд хийсэн чамдаа болно тий танаа гэр бүл танаа хамт олонд маш их баярлж байна. За тэгээд буян тол гэсэн сайхан дуугаараа бид нар эмээ өвгийнхөө болон аав ээжийнхээ одоо тэр сайхан амьдралыг дурсахыг хичээсэн юм аа. Тэгээд энэхүү клипийг ч гэсэн бас дуу хоолойг оруулахад бид бас цаг завгүй гүйжээж тий тэрхүү одоо клипийг хийсэн байгаа. Тэгээд энэхүү клипээрээ бид нар бас л одоо лигшид гэдэг энэ
өвөө дэлгэр эмээгийнхаа одоо амьдралыг сайхан одоо үр дүн үлдээж энэ хүү дуугараа бид анхан дүүсээ төлөөлж дуулах гэж зорьсон байгаа. Тэгээ дараагийнхаа олон клипүүдийг бас бүгдээрээ хамтдаа бүтээцгээе. За тэгээ киногоо олон сайхан хийцгаая. За тэгээ түүх дурсамжид энэхүү сайхан анхан дүүсийн амиг хэлхий гэсэн дараагийнхаа цуврал номуудыг гаргахад манай залуучууд тийм ээ одоо дүүнер маань бас туслана гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн бас үүдэлтгаанд энэ залуучууд бас манай дэгийг их оролцсон. За дэгийг баяр хүргээрэй. Хондог дэгийн маань гүйжтэй бас сэтгэл гаргаж бас явсан байгаа. Тэгээд бүгдээрээ ингээд энэхүү сайхан уламжлалт баяраа жил болгон одоо зохион байгуулж ахын дүүсээр улам сайхан илмэгсэг дотн байж бие биендээ одоо халамжтай, бие биендээ хүндэтгэлтэй, бие биенийгээ одоо үргэлж дэмждэг ийм сайхан ахын дүүс одоо байдаг. Тэгээд энийгээ улам сайхан хөгжүүлцгаая. Тэгээд хоёгоо баталдтаа мөн одоо онжигдоо оюуцэгч маш их баярлсан шүү. Тийм бид тэрээс 2-7 хоног бүгд ингэж тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр одоо улам сайхан дэлгэр баяруудыг хийнэ. Тэгээд хүмүүс өөрсдөө ингэж оролцоод бүтээгээд ирэхлээр тэрэндээ бас их маш сайхан урам авдаг юм байна. Тэгээд энийг бүгдээрээ бэлгшээж дараагийнхаа олон сайхан төслүүдтэй хамтаараа ахын дүүсээрээ оролцоцгоё гэж та бүхнийгээ уриалж байна. За тэгээд өнөөдрийн цагаан сарын золголт цайхан болж өнгөрлөө. Тийм болохоор одоо буянтай борлууд минь уурт насаж удаан жаргаараа гэж өрөөгөөд за залуус үр хүүхэд минь цаашдаа ажил төрөлдөө амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд хэгшдийнхэн гэдэг овгийг цааш нь өндөр дүргэж нэрийг хичээж яваарай гэж бас тэг хүсэн өрөөдөө би ч бас их айлын баг ажиглал гэж утсан чинь бас нэлийн явцсан юм биш үү? Энэ дотроо бас нэг ихний 20 дотор орж байгаа юм уу та. Тэгээд цагаан сар маань өндөр настангуудын баяр байдаг. Тэгээ өнөөдрийн маань одоо арга хэмжээний хамгийн сайхан шигтгэе болвол одоо манай одоо гол ширээ буюу хүзгэлийн ширээ сууж байгаа. Тийм ээ манай одоо ах нар маань, эмээ өвөө нар маань, тийм ээ бидний ээж аав нар маань байлаа. Тэгээд мөн одоо их хэрэгчтэй ч гэсэн бас ирж биднийг өргөж дэмжиж бас таньда баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ малчтын одоо баяр гэж үүсч байсан энэхүү уламжлалт баяр бол Монгол ард түмнийг дэлхийгээс ялгаруулж харуулж байгаа. Хамгийн одоо том бидний одоо бусдаас ялгарч дэлхийдээр амьдрах ийм сайхан баяруудын нэг байгаа. Тэгээд цагаан сараа улам сайхан тэмдэглэж үндэсний хувцас өмсөж мөн өөлд одоо дээлүүдээрээ дараагийнхаа цагаан сарын баяр дээр айл болохоор ирэхийг дөрөө гэж за ингээ өөлд дээлтэй манай хоёроо ирсэн байна. Тэгээд бид одоо яхааргаа Баруун аймгийн ийм одоо ард түмэн байгаа. Тэгээд малчны баяр, цагаан сарын баяр, ахмадуудын баяр, ахын дүүсийн баяр маань ийм сайхан болж өнгөрсөнд бид маш их баяртай байна. Тэгээд та нартай 2025 онд могоо жилдээ төвшин амгалан, инх амгалан, мөн одоо амжилтаар дүүрэн, аз жаргалаар дүүрэн, учрал залгалтаар дүүрэн байгуултгай гэдэг сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. За бүгдээрээ тэгээд лэгшилтийн модныхан маань уурт насаж удаан жаргаараа гэж хүсэн өрөөлөө. Monggon dawadaga hayalasak Morong gollinin orasgat Mokutsasta altan sugat Nerratan ursukan Bahadalata
зон өвин чандас хэтэж урассан боянтмен асрахотежимен сушигэ айрун томдаг аршанyo Buragasan Shuigisan Odam Sharaga Kunlindon Dor Ündestin yasnudi Baxtalı bolsa Utseslendi boyantamin Utseslendi boyantamin oraslega Yeah.